За өдрийн мэнд төргий ихтэл юм байна. За багны хөндлөн огтлыг өрсөн сонгоход одоо өөрийнхөө хэмжээнд одоо анхаарах зүйлс болон цаад утга санааг нь тайлбарлая. За бидний эл нөлгийн тооцооны уртыг яагаад ингэж аваад байгаа вэ гэхээр 2.2 нөгөөдг нь болохоор шууд ааштай тэнцвэр аваад байгаа. 2.2 ааш гэдэг нь тэр материалын хувьд бол нөтрөл биш. Энэ болохоор бэхлэгээний хувьд. Доороо хөшүүн бэхлэгээтэй дээрээ нугсан холбоотой үед эл нөлийг бид нэг динамик гэдэг тэр мю гэж болдог. Одоо уртыг мюгаар үржүүлээд тооцоо нурд гардаг. Энэ маань доороо хөшүүн бэхлэгээтэй дээр нугсан тулгууртай үед эл нөл маань 2.2 ааш байх нэ. Энэ болохоор нэг AX тэнхлэгтэй инерци радиус гэдэгтэй холбоотой. Энэ дээр бас бид нэг тэнхлэгүүдээ зурж өгөх шаардлагатай. За нөгөө тал дээр нь болохоор яагаад ааштай тэнцүү аваад байна вэ гэхээр бид нар одоо системийн RAM-ын бус хавтгай одоо өөрийн бус хавтгай гэж нэрлэдэг байдаг. Тэр маань болохоор энэний цаана нөгөө дахиад бага нь байгаа. Энийг бид нар дам нуруу болон татан зурж өгөхдөө яаж шийдэж өгсөн юм тэрнээс хамаарч байгаа. За би болохоор ингэж шийдэж өгсөн. Одоо татангийн хэмжээнд болохоор дахиад дам нурын хэмжээнд дахиад ийм холбоос хийж өгнө гэж бодох юм бол энэ систем ч өөрөө энэ юундээ тогтворуулах гэдэг юм шүү дээ. Ингэж алдгаар энэ хоорондоо холбоостой гэж үзээд хоёр талдаа нугсан холбоостой гэж үзээд хоёр талдаа нугсан холбоостой үед L0 маань μ гүрчдэг нь ааш буюу L0 нь ааштай тэнцвэр. Зарим хүүхдүүд бас ингэж холбоос хийж өгсөн байх юм бол L0 маань аашиг хуваах нь 2. За мэдээж бас иймэрхүү байдлаар хөндлөн огтл. Одоо жишээ нь бат бихийн хангах юм бол хөндлөн огтлоо солихгүйгээр одоо энэ холбоосоо ч юм уу сольж өгч бас болно. За дараагийн анхаарах зүйл маань болохоор одоо энэ одоо ханаас ирэх экстринцээ үүсгэх цэгийг баталсан ханаас ямар зайд байгаа багны хөндийн төв. Энэ болохоор жишээн дээр болохоор одоо өнгөлтийг нэмсэн байгаа. Өнгөлт гэхээр өнгөлт гэдэг маань одоо энэ нэг дээврийн маань ийшээ өнгөж гаргаж ирж байгаа гэсэн. Яг үндсэн цанаа нь болохоор H B-г хуваах нь 2. Багны хөндийн төв гол. За ханы өргөн юуг хуваах нь 2. Энэ болохоор ханы хөндийн төвөөс ханы зах хүртэлх зай. Эндээс энийг олцсон, эндээс энийг олцсон. Бид тэр өнгөлт гэдэг байгаа маань тийм их тоо биш. Зарим хүмүүс 1 м гаргаад лээ. Энэ болохоор чиний энэ хан байлаа гэж бодоход одоо металл барилга дээр юм C төмөр байдаг штэ. Тэрэн шиг юм пүрүс ч юм өөрийнхөө тооцооллоо ийм тавьжиж энэний чин гадуур хан маань сууж өгнө гэж бодоод энэ чинь энэ хүртэлх зайг ингээд олж байгаамаа. Энийг болохоор би ингээд 4 см-ийн зузаантай пүрүсээр хийнэ гэж аваад бодсон байна. За дараагийн анхаарах зүйлс маань болохоор одоо эсэргүүцэл одоо нөгөө хязгарын юг болохдоо одоо нөгөө бид нар 2 дугаар зэргийн нас байх юм бол тийм юутай байна, эсэргүүцэлтэй байна гэж ингээд төснөгтөөс харна. Энийг шууд авахгүйгээр нөгөө барилгын нөхцөл тэгээд нөгөө өндөр тэгээд хэдэн үе байгаа тэр үеэс хамаарч нөгөө бууруулж авдаг. Одоо антибрийн шингээс мөл 0.8 м гэж үрждэг. Тэрүүгээрээ ингэж авах юм MI-аар үржүүлээд ингэж авах юм. За дараагийн анхаарах зүйл маань болохоор одоо энэ дээр ингээ момент бичиж байгаа. Энэ моментийг ерөнхийдөө тайлбарлая. За энэшээ шахах хүч, ийшээ ингээ шахах хүч, ийшээ сунах хүч гингүүт барилгын маань хөндийн төв багны маань хөндийн төв энд явж байна. За тэгэнгүүт хасах цагийн зүүнний эсрэг хасах сунгах хүч үрждгийн экстринц. Энийг болохоор өмнөх хуудсанд болсон. За N-ийг үрждэг юм маань
N хасах чиглэлтэй C гэдэг маань өмнөх 6 дугаар хуудсанд бид нэр extrinsic гэдэг энийг ерөнхийдөө олсон байгаа. Энүүгээрээ үржүүлэх нь байна. Биш. N сонгох хүчийг extrinsic-ээр үржүүлнэ. N-ийг болохоор C гэдэг энүүгээр үржүүлж байгаа. Маш бага зай. За бага зай. За M ноёдыг үржигдэх нь C-гээр үржүүлээд тэгээд ерөнхийдөө бол одоо N нэмэх чиглэлтэй энэ цагийн зүүнний эсрэг хасах чиглэлтэй энэ зэг дээр момент чигээр энэ шахах хүч угаасаа үл мэд энийг тэгтээ тэнцвүүлээд энэ сунгах хүчээ олоод тэгээд нэг болтонд сунгах хүчийг олсны дараа бид нар энэ хоёр ширхэг болтны тоо. За энэ дээр нэг анхаарах зүйл нь болтны тоог нэмэх тусам болтны диаметр ихсээд байгаа. Энэ бас санагдаж байгаа. За тэгээд ерөнхийдөө анхаарах зүйлүүд юм байна. Анхаарал тавьсан баярлалаа.